За сайн байцгаана залуусаа. Өнөөдөр хэдүүлээ арилжааны зах зээл дээр ашигладаг нэг аргачлалын хэлбэр болох блокуудын аргачлалын талаар ярилцах болно. За тэгээ ямар блокууд байдаг. За мөн бодит жишээн дээр хэдүүлээ авч үзээд миний хувьд бол өөрийнхөө мэддэг зүйлсээ та бүдтэй ярилцаад хуваалцаад явна гэсэн үг. За ер нь энэ аргачлалын хувьд гэх юм бол зах зээл дэх томоохон тоглогчид болон банк за тэгээд институцуудын тодорхой үнийн бүсүүдийг хэмжээний захиалга байршуулж үн хөдлөхөд нөлөөлж буй тэр хэсгийг л одоо блок гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За тэгээд энэ аргачлалын хувьд бол албан ёсоор нэг тодорхой яг өдөр бий болоод эсвэл одоо Fibonacci доо гэдэг шиг нэг хүн цохоогоод гаргаад ирсэн зүйл биш ч гэсэн 2016 оноос хойш бол SMC буюу одоо Smart Money концептыг уялдан гарч ирээд эрчимтэй хөгжиж эхэлсэн. За тэгээ 20 оноос бол ер нь түгээмэл болоод ихэнх арилжаагчид бол өөрийнхөө стратегид бол нэмж ашигладаг болсон. За бодит жишээн дээрээс хэдүүлээ бас хараад явна. За эхний ээлжинд бол яг order block-ийн талаар хэдүүлээ ярилцъя. За order block-ийн хувьд бол би хувьдаа бол яг гэж бүсээр нь бол авах туртай байдаг. За тэгээд зургатаа бол лааных нь одоо weak буюу зүг оролцуулахгүйгээр зөвхөн close буюу хаалтын ханшаар нь бол аваа зурчдаг. За одоо энэ зурган дээр жишээлбэл ханшийн хувьд бол доошоо down хөдөлгөөнтэй явж байгаад дээшээ огцом shift хөдөлгөөн хийсэн байна. За тэгээд өмнөх одоо энэ зон буюу энэ хэсэг нь бол яг блок order block болоод хувирчиж байгаа гэсэн үг. Захиалгуудын блок болоод хувирчин. За тэгээд эргэж ирээд энэ бүс дээр орж ирснээрээ дараагийн үндсэн импульс хөдөлгөөн орж ирэх магадaltaй гэж үзээд бид нэр дээшээ арилжаанд оролцох боломжтой болно. За уналтын үед бол ялгаагүй яг эсрэгээр зурагдана гэсэн үг. За тэгээд хэдүүл яг бодит жишээн дээрээс хэдүүл яг бас хараад үзье. За жишээлх юм бол яг энэ pound card дээр хэдүүл хараад үзье тий. За pound card дээр хараад үзье. Зарим хүмүүс болохоор зэрэг яг order block-ыг болохоор зэрэг яг ингэж бүр яг нэг гандлаар ингэж авдаг хүмүүс байдаг week-ийг оролцуулаад. Тэгээ янз янз л зурагддаг. Тухайынхаа арилжааныхаа одоо зах зээлийнхаа нөхцөл байдлаас бол шалтгаалаад явцдаг. Миний хувьд болохоор бүсээр нь зурдаг гэдэг нь болохоор зэрэг одоо жишээлбэл энэ өсөлт эхлээд унсан энэ хэсэг нь бол миний хувьд блок болоод за лааных нь их биенээс нь ахуулаад ингэ зурчна гэсэн үг. За ингээд. За ингэснээрээ бол зах зээлийн зарим нэг одоо миний хувьд зүгээр өөрийнхөө өнцгөөс харахад бол зарим нэг одоо manipulation хөдөлгөөн дээр бол өртөх магадлал нь арай багасаад win rate арай өндөрсдөд ирдэг юм болов уу гэж хардаг. За тэгээ энэ бүс дотроо дахиад яг одоо ямар order block-ууд яг бага цаг дээр орчино гэдгийг нь дахиад жижигрүүлээд харах бас боломжтой. Тэгжиж бас илүү наривчлалтай харах бас нөхцөл нь бүрддэг гэсэн үг. За одоо энэ жишээн дээр жишээлбэл энийг бол бид нар 4 цагийн буюу том цагийн бол блокийн зон гэж нэрлэж байгаа тийм. За 4 цагийн order block гэж нэрлэж яадаг. За тэнгуүдээ энэ дотроо болохоор зэрэг дахиад 1 цаг руу шилжүүлэнгүүтээ сүүлийн яг өсөлт ихсэн энэ хэсэг буюу энийг биеэр навж үзнэ гэдгээр энэ хэсгийг тодорхойлоо гараад ирнэ гэсэн үг. За энэ бол 1 цагийн буюу бага цагийн одоо блок болоод хувирчин. Тэгэхээр ерөнхийдөө бол том бүсээр нь ихэж тодорхойлоод за тэгээд дунд нь бол жижиг бүсүүдээ бас ингээд ялгаад харчиж бас болно. За зарим хүмүүсийн хувьд нэг гандлаар нь бас блокуудыг аваад үзчихдэг. Энэ чинээс одоо шилбэл ингээд те. За гэхдээ миний хувьд болохоор зэрэг яг хувьдаа бүсээр навж үздэг ч гэсэн зарим тохиолдолд үнэхээр яг цэвэрхэн ийм одоо энэ шиг ийм блокууд байх юм бол энийг бас аваад харчих тохиолдол байгаа. За энийг ингээд 4 цагаар хэвдүүлээ ингээд харчих. За энэ дотроо бол одоо ингээд нэг юм бүс байж байгаа 1 цаг руу задлаад энэ зарилжаанд орсон гэж бодъё те. За тэгвэл одоо бидний хувьд дараагийн блок болвол зах зээлийн shift хөдөлгөөн хийсний дараа буюу за ингэж орж ирээд энд одоо зах зээл дахиад бүтцэн эвдэлж гин гэсэн үг шүү дээ тий. Доошоо дахиад нэг одоо бүтцэн эвдлээд доошоо чиглэлтэй хөдөлгөөн орж ирж байна. Бидний хувьд бол яг доовор унших юм бол ерөнхийдөө lower low хийгээд явж гин гэсэн үг. За lower low хийгээд зах зээл shift хөдөлгөөн хийцэн энэ тохиолдолд бол дахиад дараагийн блокийг бид нар тодорхойлоод хаанаас блокууд орж ирэх захиалгууд орж ирэх боломжтой гэдгийг харна гэсэн үг. За энэ тохиолдолд бол миний хувьд бас ингээд яг бүсээр нь харчна. За бүсээр нь харахгүй болохоор одоо жишээлбэл яг энэ гандлаар ингээд харж үзэж бас болно. Ер нь бол би хувьдаа зүгээр яг лааных нь week-ийг оруулахгүйгээр зүгээр яг бүсээр нь ингэж хардаг аа л гэсэн үг. За ингэж бүсээр нь харснараа ерөнхийдөө бол яг энэ бүс орчимд ордерууд буюу захиалгуудын блокууд байгаа гэж үзээд за тэгээ бага цаг руугаа шилжүүлээд илүү дахиад наривчилсан ямар хөдөлгөөнд орж ирэх боломжтой гэдгийг тодорхойлоо явуулдаг гэсэн үг. За ордер блокийн хувьд бол ингэж хардаг байна. За тэгвэл ордер блокоос гадна тренд нэг нь тодорхой болоод тий зах зээл shift хийгээд доотлохын ордер блокоос цохиулаад ингээд гарцсан тохиолдолд ерөнхийдөө дээшээ чиглэл рүү гэдгийг тодорхой болсон тохиолдолд ерөнхийдөө бид нэр араас нь continuation буюу яг үргэлжлсэн үед гарч ирдэг блокуудаас гарч ирдэг. За энийг бол харин яг нэг гандлаар ингээд аваад үзчих болно.
За энэ жишээлбэл доошоо орж ирээд энэ order block-ийн бүс дотор орж ирээд дээшээгээ захиалга shift хийгээд гараад ирсэн. За бид нар дараагийн pullback-ыг бол орж ирэхдээ энэ pullback орж ирэхдээ энэ блокийн энэ зооноос бол дараагийн импульс хөтлөн орж ирнэ гэж үзэж болно гэсэн үг. За үүнээс гадна болвол яг сүүлд ICT бол гаргаж ирэхдээ энэ breaker block гэдэг зүйлийг бас гаргаж ирсэн. За энэ нь юу гэсэн утгатай вэ гэхээр бид нар түрүүн бол одоо жишээлбэл энэ шин дээр ингээд яг бүсээр нь order block-оор ингэж авдсан шүү дээ. Яг энэ бүс дотор гэдэг. За тэгвэл сүүлд бол яг breaker block орж ирэхдээ болохоор зэрэг яг энэ гандлыг буюу өмнө нь одоо respect хийгдэж чадаагүй энэ гандлыг бид нэр breaker block буюу яг эвдэгдсэн блок гэж үзээд дараагийн хөдөлгөөнд яг энэ breaker block дотор орж ирээд үндсэн импульс хөдөлгөөн орж ирнэ гэж үздэг болсон. За ийм төрөл нь бас байгаа гэсэн. За жишээлбэл зах зээл унж яваад үргэлжлсэн үед жишээлбэл одоо энэчнээсээ ирээд дараагийн одоо энэ үед энд нэг юм order block байгаад энэчнээсээ цохиулаад доош унжлаа гэж төсөөлөхөд энэ бол continuation order block болоо явчихна. За тэгвэл энийг эвдээ дээшээ shift хөдөлгөөн хийсэн үед энэ нь өөрөө эвдэгдсэн блок болж хувираад за энэ дээрээсээ зах зээлийн дараагийн хөдөлгөөн орж ирээд дээшээ өсөх боломжтой гэж үздэг. За энийг одоо бусад аргачлаар тайлбарлах юм бол одоо нөгөө нэг race support zone ч юм уу те ингээд зах зээлийн дэмжлэгийн бүс эсвэл эсэргүүцлийн бүс болж байгаад эвдэгдэхээр энэ чинь support болчихдогтой л ер нь бол адилхан гэсэн үг. Ер нь бол яг хоёр ижлэхэн зүйлийг л өөр өнцгөөс тайлбарлаад байгаа гэсэн үг л те. За бодит жишээг зурган дээрээс ингээ харах юм бол за энэ бол одоо энэ зурган дээр шилбэл дээшээ очиод энэ блокноосоо цохиулаад унах ёстой байтал эвдээ дээшээ shift хийсэн тохиолдолд энэ доотлын order block дээр биш энэ breaker block дээрээс бас ингэж дэмжлэг аваад дээшээгээ бол импульс хөдөлгөөн орж ирэх боломжтой л гэж үзээд байгаа гэсэн үг. За одоо тэгэхээр хэдүүлээ бол яг бодит ханшин дээр за хэрхэн яаж энэ блокууд ажиллаж байгаа талаар нэг жишээ хараад үзье. За жишээлх юм бол евро USD-ийн ханшин дээр бол 4 сараас ахуулаад 24 оны 4 сараас ахуулаад за 6 сар хүртэл ерөнхийдөө бол өсөлтийн трендтэй явсан байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бид нар харах юм бол зах зээл яг энэ үеийн трендing хөдөлгөөн нь дээшээ байсан. За тэгээд дээшээ өслөө унлаа гэдэг ерөнхийдөө бол нөө higher low хийгээд higher high хийгээд өсөлтийн бүтцтэй ингэ явдаг шүү дээ. За тэгээд бид нар энэ higher high хийгээд буцаад higher low хийх энэ үед одоо энэ pullback-ийн хөдөлгөөн нь л хаана орж ирээд дараагийн импульс хөдөлгөөн хаана орж ирэх вэ гэдгийг энэ order block-уудаар бол тодорхойлж харах боломжтой болж байгаа гэсэн үг. За жишээлх юм бол бүсээр нь авч үздэг гэдэг байгаа нь ерөнхийдөө энэ гандлын энэ бүсээр тэгтээ зөвхөн биеэр нь гэсэн үг. За ингээд аваад үзэхээр зах зээл өөрөө дэше өсч орж ирээд pullback өгөөд импульс хөдөлгөөн орж ирсэн. За энэ үед бол дараагийн pullback-ийн хөдөлгөөн нь бол энэ order block-ийн бүс дээр бол ирээд за тэгээд дэшээ дахиад импульс хөдөлгөөн хийсэн. За импульс хөдөлгөөн гэдэг энэ order block дээр бас нэг анхаарах зүйл нь болохоор зэрэг зах зээл хэрвээ одоо та pullback-ийн хөдөлгөөнөөс ингэж order block ашиглан орох гэдэг бол яг өмнө нь яг shift хийсэн хэсгийг маш сайн шалгах хэрэгтэй. Shift хөдөлгөөн гэдэг нь одоо зах зээл өөрөө structure эвдээд дэшег одоо дахиад higher high үсгээд эсвэл дахиад lower low үсгээд ингэ явж байгаа хэлбэрийг нэрлэдэг байгаа гэсэн. За энэ үед одоо өмнө хийсэн high zone бол нэвтлээд гарцсан гараад pullback өгч байна. За энэ үед бид нар дахиад бүсээ тодорхойлё гэх юм бол лааныхаа энэ биеэр нь авч үзээд доошоо энэ лааны биеэр гэдэг авч үзнэ. За ингээд харах юм бол энэ бүс дотор аль нь дээр нь хаанч одоо ирээд ханш дахиад дараагийн бүс хөдөлгөөн хийж болно. Энийг бид наривчлаад харахыг хүсэх юм бол жижиг цаг руугаа шилжүүлээд дахиад жижиг цаг дээр ямар блокийн бүс байна гэдгийг нь тодорхойлоод одоо ингээд жишээлбэл 4 цаг дээр хинт нэг орд блок байж болно шүү дээ. Тэгэх юм бол энийг ингээд зурж үзээд энийгээ бол тусад нь бол өөр өнгөөр арай жоо өөр өнгөөр ялгаж өгөөд ямар ч өнгөс болно те. Тэгээ за энийгээ бол 4 цаг энтер гээд ингээд харахад жоо ойлгомжтой болоод энийг бол тэгэл тухайн хүн өөрөө яаж эффектээр өөртөө хиймээр байна. Тэрнгүүрээ бол тохируулаа явчихнаа. За ингээ энэ дээр бол ханш ирээд дахиад дараагийн импульс хөдөлгөөн хийсэн. За тэгээ shift хийсэн байх үгүй гэдгийг харах юм бол shift хөдөлгөөн хийсэн байна. За тэгээд дараагийн бүсээ бид нар тодорхойллоо. За энэ үед бол за энэ лааныхаа биеэр авах юм байна да. За энэ үед бол зах зээл яг энэ үндсэн order block-ийн бүс дээр бол орж ирэхгүйгээр наанан татаа дэшээ shift хөдөлгөөн хийсэн байна тийм үү. За shift хөдөлгөөн хийгээд бид нар зах зээл дахиад shift хөдөлгөөн хийж байгаа учраас одоо бид нар дахиад блокоо тодорхойлно гэсэн үг. Shift хөдөлгөөн хийчихэж байгаа учраас. За тэгээд энэ бүсийг бол order block-ийн зон гэж тодорхойлоод за энэ чинээсээ дараагийн импульс хөдөлгөөн орж ирнэ гэж бодож ирсэн чинь тэгж орж ирэхгүйгээр доошоогоо уналт орж ирсэн. За уналт орж ирээд доод бүсээ эвдээд ерөнхийдөө бол даун трендing одоо хэлбэр рүү орж ирж байна гэсэн үг.
За тэгэнгүүт энэ order block-ноос энэ order block-ийн бүсээс уг нь бол ингээд shift хөдөлгөөн хийх ёстой байтал тэгж чадалгүйгээр буюу энэ бүсээ respect хийж чадахгүйгээр унчиж байгаа тохиолдолд бол энэ нь эргүүлээд breaker block буюу эвдэгдсэн блок болоод ороод ирчихэж байгаа гэсэн үг. Ингээд за breaker block-ноосоо дараагийн мулти хөдөлгөөн орж ирнэ гэж таамаглах гэсэн үг. За тэгээд ер нь order block-уудыг ерөнхийдөө бол зургатаа би бол биеэр навдаг байх нь байна. За тэгээд тодорхойлоод яг хаанаас нь орж ирээд унах боломжтой байд юм бэ? Эсвэл өсөх боломжтой байд юм бэ гэх. Тэгэхээр ерөнхийдөө 3 бидэрт үнийн зон хэрэгтэй гэсэн үг. За одоо жишээлбэл энэ зурган дээр харах юм бол дээшээ өсч орж ирээд энэ лааныхаа open буюу нээлтийн үнээс доош унж болно. Эсвэл магадгүй өргөжлөөж дээшээ өсөөд энэ 50%-аас нь унж болно. Эсвэл бүр close буюу хаалтын анчин дээр ирээд унж болно. Ингээд 3 үнийн бүс тодорхойлно гэсэн үг. За тэгээд энэ жишээлбэл өсөлтийн үед жишээлбэл доош унж орж ирээд нээлтийн анчнаас нь эсвэл 50%-аас нь эсвэл close анчнаас нь гэж дараагийн одоо энэ бүс хөдөлгөөнд орж ирэх боломжтой болно. За тэгээд 50% гэдгийг бол ерөнхийдөө ICT талдаа бол ерөнхийдөө CE буюу нэршлэр нь тайлбарлах юм бол consequent encouragement гэж нэрлэдэг. За тэгээд энэ нь бол ерөнхийдөө алтан дундаж гэсэн л утгатай үг юм 50% л гэсэн үг. Order block шгэлтгүй ерөнхийдөө fair value gap болон бусад зүйлсээр бас нэрлэгдэж орж ирдэг ийм зүйл байгаа. За тэгэхээр ерөнхийдөө ингэж үнийн бүсээр нь тодорхойлоод энэ ханш маань дээшээ ирээд энэ 50% дээр ширж болох нь байна. Эсвэл энэ хаалтын анчин дээр нь ширж болох нь байна. Эсвэл нээлтийн анчин дээр нь ширж болох нь байна гэх мэтчлэнгээр ингэж тодорхойлох нь байна. За тэгээд энэ дотроо жижиг цаг гаргуу шилжүүлээд илүү наривчлаа задлаад харчих бас боломжтой болж байгаа. За ямар блок илүү үр дүнтэй байдаг вэ? За одоо бид нар хүчнээ order block-уудыг ингээд харна. Үргэлжлсэн үед гарч ирдэг эсвэл энгийн эсвэл одоо breaker block-ууд гэл тэ. За тэгэх юм бол яг аль блок нь илүү үр дүнтэй байдаг вэ гэхээр ерөнхийдөө бол дунд нь fair value gap орсон байх юм бол илүү арай үр дүнтэй болно. Эсвэл ойлгомжтой трендтэй үед. За тэгээ трендийн дагуу байх одоо ойлгомжтой трендтэй. Гэхдээ тэр трендийн дагуу бас орж ирэх тохиолдол. За тэгээ shift хөдөлгөөнийг бас анзаарах хэрэгтэй. Shift хөдөлгөөн дээр бол бас нэмж хийх зүйл гэх юм бол яг бүтэн бодигоороо бол хаагдаж гарсан байх хэрэгтэй гэсэн үг. Одоо жишээлх юм бол зарим тохиолдолд бол яг зүгээрээ ингээд идчихэд байдаг тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхээр тэгхгүйгээр одоо энэ дээр жишээлбэл зах зээлийн өөр shift хөдөлгөөнийг хийхдээ лааныхаа body буюу энэ хаалтын аншаар нь ингээд яг будалтай хэсгээрээ эвдээд гараад ирсэн байгаа учраас би энийг shift хөдөлгөөн гэж үзээд за тэгээд order block-ийн бүсийг тодорхойлоод дараагийн одоо үндсэн өсөлтийн хөдөлгөөнд орж ирэх боломжтой бүс нь хаана вэ гэж харж болохоор байна гэсэн. Хэрвээ энэ гал гарч ирэхдээ зүгээрээ ингэж эвдээд лааных нь бие нь бол яг энэ үндсэн өмнөх хаяасаа доогуур хаагдчих юм бол бас яг үр дүнтэй ажиллах буюу win rate магадлал нь арай жоохон багасдаг гэсэн. Тэгэхээр одоо энэ жишээн дээр жишээлбэл бүгд ороод ирсэн байна шүү дээ. Түрүүний бидний одоо үр дүнтэй байх магадлалууд дээр. Жишээлх юм бол яаж юм. За shift хөдөлгөөн нэгдүгээрх нь бол одоо ингээд лааныхаа body ханшаар бол хаагдсан байна. За тэгээд ойлгомжтой трендтэй үед гэдэг нь зах зээл шууд одоо энэ үед биш. Энэ бол жоохон эрсдэлтэй блокийн бүс болчихж байгаа гэсэн. Яг бол өмнө ханш унж явж байгаад за тэгээд трендийг тодорхойлог байсан. За энэ үед жишээлбэл ханшийн тренд нь яг дунд хугацааны тренд талдаа бол ерөнхийдөө 2 удаа shift хийгээд high low хийгээд дахиж өсөөд ингээд ерөнхийдөө өсөлтийн тренд рүүгээ ороод эхэлсэн ингээд явж байгаа учраас энийг ойлгомжтой тренд гэж үзнэ. За тэгээд ойлгомжтой тренд болж орж ирсэн байна. За тэгээд трендийн дагуу хоолт мөн байна. Эсвэл одоо энэ дээрээс жишээлбэл дундын хугацааны тренд нь ингээд ап трендтэй явж байхад энэ дээдлийн order block-оос нь бас ингэж уннаа гэж үзээд байх юм бол бас жоохон буруу одоо win rate багтай болоод ороод ирэх юм шүү дээ. Тэгэхээр ер нь бол тухайн одоо явж байгаа тренд нь одоо хаашаа байна гэдгийг бас ойлгомжтойгоор харуулсан байх хэрэгтэй. За тэгээд тэр тухайн трендийн дагуу бол бас орж явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд ингээд 2 баталгаа 3 баталгаагаа авчлаа. За дөрөвт нь гэх юм бол нөгөө нэг fair value gap гэдэг зүйл чинь энэ дунднаас ороод ирсэн байна тий. За gap-ийн зон бол энд орж ирсэн байна. За ингэснээр бол энэ order block үр дүнтэй ажиллаад дараагийн бүс хөдөлгөөнийг бид нар харах одоо барьж авах боломжтой болж байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар бол order block-уудыг тодорхойлдог байх нэ. За жишээлх юм бол энэ жишээн дээр энийг бид нар breaker block гэж авч үзээд тий энэ хөдөлгөөнийг ингэж авч үзэж болно. Эсвэл бүр энэ зооныгоо тэр чигт нь order block-ийн бүс гэж үзээд дунд нь одоо энэ fair value gap-ыг тодорхойлоод ингээд харчиж болно. За энэ breaker block бол сүүлд гарч ирсэн ойлголт. За тэгмүүд энэ зурган дээр жишээлбэл бидний нөгөө шаардлага хангасан зүйлүүд бол бүгдээрээ байж байна. Бас л ялгаагүй shift хөдөлгөөн хийхдээ лааныхаа бодигоор хаагдсан байна. Дунд нь fair value gap бол оршиж байна те. За тэгээ энэ fair value gap-тайгаа шалгаад энэ order block-ийн бүс дотроо шалгалт хийгдээд дараагийн бүс хөдөлгөөн орж ирж байна. За
За тэгвэл энэний дараагийн орж ирсэн хөдөлгөөнөөс жишээлбэл дахиад харах юм бол дахиад энд gap ороод ирсэн. Энд order block буюу continuation буюу үлсүүд гарч ирсэн order block байна. За тэгвэл энийг нөхөөд магадгүй нөхөлт хийгээд энэ order block дээр ирээд за дараагийн импульс хөдөлгөөн орж ирнэ гэж таамаглах боломжтой болох нэ. За ингээд хичээл маань ойлгомжтой байсан гэж найдаж байна. Ер нь бол илүү дутуу зүйл ярихгүйгээр тодорхой ярихад хичээлээ. Тэгээд дараагийн бас үнгүй хичээлийн сэдвэр бол уулзцаая залуусаа.